Канав маань жаахлахын машиныг хөсөлдүүлэхэд оролцсон программист нөхрийг мөшгсөөр байгаа долж яваад цагдаагийн газар аваад иржээ. Чамд хин юм даалгавар өгсөн. Юу болсон алив үннээ л гэж тулгахад нэг өдөр над руу гинтэл масктай залуу албагдоод машины хөдөлгүүрийг алсаас удирддаг програм хийгээд $30,000 өгье гэсэн. Тэгснээ шууд $10,000 шилжүүлэхэд би тэр дөрөөл програмын өдрөжин шүнжин суугаад хийж өгсөн гэж авт юм да. Тэр масктай хүний царайг харж чадсан уу? Янз бүрийн таних тэмдэг байсан уу? Гэхэд хармалхан өмсөж маскаар нүрээ нууцсан байсан учраас юу ч харж чадаагүй л гэж авч байна. Конжу тэр хоёр коридорт ярилцсан мань залуу яг үннээ хэлж байна. Тэр хэрэгтэнтэй ямар ч холбоогүй юм шиг байна. Гэд Конжу хэлж байх үед мань программист масктай залуугийн ард аалз байсныг гинэд санаад энэ талаар хэлэх хэрэгтэй байна. Гэд бодоо ээжитэл өрөөний булангаас масктай алуурчин маань гараад ирд юм да. Хизээдээ яаж орж ирсэн байгаа бүү мэд. Мань программистыг үг хэлхийн завдалгүй гүрээрүүн ингээд чи олон юм яраарай гэсэн шиг аалзны хороо шахаж байх үед Конжу эрзэнэн бэлээд уурах чимээ бас хүн хүчтэй амьсгалах чимээ сонсогдоод байна. Нэг л болохоо байлаа шүү. Гээд өрөөлөө орох гэсэн боловч дотроос нь түгчжээ. Тэгэхэр нь хаалга нэвдээ яваа ортол мань нөхөр аль хэдийн хордоод өвхөж байсан бөгөөд масктай алуурчин цанхоор гараад зугтсан байв. Агтаа олсонгүй. Конжу цонхны тэндээс алуурчны цамцсны өөдсийг олсон ч хамгийн амжигтай нэнөөдөс яг цагдаагийн дүрмд хувцсны өнгөтэй таарч байдаг. Гэтэл дүрсэлэгдэн масктай алуурчин гадуур хувцас тайлах үед нэрнгээсэл цагдаагийн форум гараад ирж байна. Тэгэхээр нөхөр цагдаагийн байгууллагад ажилладаг төрийн цагдаа хүн гэдэг нь тодорхой боллоо. Мань алуурчин хаа нэгтээ нэг хотхны бие нэг давхрын зориноос энэ бүх үйл ажиллагаагаа зохион байгуулад байгаа бөгөөд энэний доор овоо эдэн нөхдүүд ажилдаг нь тэдний бичиж буй чатнаас ойлгомжтой байлаа. Камбу мөрдөгч маань ер нь 3 жилийн өмнө болсон явдлыг орой болгон шахуу хар даран зүүдэлж байгаа харагдах бөгөөд угаасаа юм нойр мөтөө хүн чинь уур уцаартаа яваад байх нь аргагүй юм байна. Конжу маань багийнхныгаа цуглуулan тэдэнд хандаж алуурчин манай багийнхныг онилоод байна. Тэгэхээр дор бүрнээ сэрэмжтэй байгаарай гэж анхааруулахаа удалгүй наа хонсоо мөрдөгч орж ирснэ. Би чамд анхааруулсаар ухад Камутай хамтарч ажиллаад байгаа мó. Наад нөхөр чинь хамтрагчаа алсан алуурчин гэж би сануулсан шүү. Гэд нөгөө юмаа давтан ярьсаар л байна. Гэхдээ үүний ард шалтгаан бий. Партнер дээр алуулдаг Камугийн хамтрагч бол энэ наа мөрдөгчийн төрсөн дүү байсан юм байна. Тийм болохоор л дүүн алуулсанд Камуг буруутхан алуурчин энтергээд үсэхгүй байгаа юм байна л да. Яг энэ үед манай 112 руу нэг настай өвөө залгаад манай найз хөгшин амиа орлцчихжээ. Гэд уйлж унжаад эхэллээ. Өвөө та 50 ярда. Яг юу болсон гинэ? Гэж асуухад мань өвөө арай тавьширж би тэдний гэрлүүн яваа ортол сүнийгээ маань охоо нүгцэн тэгснэ өөрөө хоолоогоор дүүжлээд амиа орлцсон байдалтай байсан. Гэж хэлэхгүй энэ бүхнийг хараад мань өвөө цочирдон цагдаа руу ярьж л дээ. Гэтэл амиа орлсон гэдээс хүн маань амьсгалж эхлэх үед Конжу үнийг сонсоод анхан шатны тусламж үзүүлэх зааварчилгааг өгж явах хоорондоо цагдаа эмнэлгийнхнийг хэргийн газар руу явуулдаг. Ингээд удалгүй мөрдөгчнөр маань ирэн настан аваа явах үед Канвууд хэргийн газар нэг л сэжигтэй санагдаж хүн амиа орлох гэж оролдлоо гэхэд нохоогоо яагаад алдаг вүлээ гэж гайхаж байхдаа саяны эмээгийн хоолоогоо боосон олсыг хараад настай хүн ийм занглаа хийж чадахгүй бүгдээрээ нарийн шалгах хэрэгтэй гэж хэлэхэд 112 маань хэд саяны эмээг шалгаа үзтэл ходоодны орт авдартай тэгээд даатгалаасаа саяхан $50,000 бэлнээр авсан тухай олж мэдээд эмээг хэн нэгний дээрэмдэх гэж оролцсон байх гэсэн таамаглал гаргана. Тэгээ бүр болоогүй. Жижиг өрөөнийх нь гудсны доор мөнгө хадгалж байсан уулмар харагдахын үед энтхийн оршин суугч чимээс сэжигтэй зүйл харсан талаараа хэлдэг. Өдөр 12 цагийн үед нарлаа сууж байтал эднийхээс 30 орчим насны улаан даашинцтай бүсгүй. Тэгснээ араас нь нэг хүйтэн царайтай залуу гарч ирээд хумгүй гүүгээд явж байхыг харсан байдаг. Хакер маань тэр авийн камерын бичлэгүүдийг шүүж байгаад яг эмээгийн дүрслэн хэлсэн сэжигтнүүдийг харан тэдний өвийн мэдээллийг ухаж байгаад хүйтэн царайтай залуугийн мэдээллийг ямар тайж олоодглоо. Энэ нөхөр өмнө нь утасны лөврийн эргээр шоронд орж байсан гэмтэргийн түүхтэй нилээн үл бүтэх нөхөр байх ба мөрдөгчнөр энэ хоёр сэжигтний хамгийн сүүлд үзэгдсэн газар руу нь яарвчлан хөдөлцгөөдөг. Дүрсэлэгдэн масктай алуурчин маань ажлаасаа тарчаад гэртээ ирж байгаа харагдах ба би таны дуртай хамтныг авчирсан. Хоёулаа миний ажил дуусахаараа далаа явах уу? Гих зэрэгээр ээжтэйгээ ярилцаж эхэлсэн ч хамгийн амжигтай нь түүний ээж аль дээр өөд болсон ч энэ галзуу амтан ээжийнхээ цогцыг өрөөндөө хадгалан яг л амьд байгаа мэтээр харьцсаар байгаа нь энэ юм байна. Энэ үед мөрдөгчд сэжигтнүүдийн байсан газар ирэх үед мэдээж тэд байсангүй. Гэхдээ газраас пак мөрдөгчийн ихнэрийн бэлдсэн зуушны савыг олж хараад энэ хэрэгт пак мөрдөгчийн ихнэр холбоотой байж магадгүй болоо явчлаа шүү. Пак мөрдөгч бүр сонирн болж манай ихнэр хэдэн өдрийн өмнө над руу залгаад нэг байрны бизнес хийдэг бүсгүйтэй уулзаж ажил ярина энтергээд байсан. Юутай хутгалтчваа гээд сандраал эхэллээ. Пак мөрдөгчийн ихнэр шинэ баригдж байгаа байр аваад эргээд зарбал үнэн суг усна. Ганцхан чиний цалингаар хүүгээ яаж ховын сургуульд явуулах юм? Энтергээд баахан юм нөхөртөөгөө ярьж л дээ.
Энэ үед 112 дээр байгаа хэд маань хохирог чимээгийн утасны ярианы бичлэгийг сонсч байгаад энэ хэрэг хаанаас яаж ихсэн тухай зах зухаас нь ойлгож эхэлдэг. Хохирог чимээ гэртээ хоолойгээ байж байтал заллингийн гарууд холбогдоод танах хүч нь хүн тосолд орчлоо. Оксан дүүргийн имлэг яг удаа байна. Яралтай галгаанд оруулах хэрэгтэй байгаа болохоор бэлнээр 2 сая вон авчир гэж үнэмшил нь ярьж өргөсөн байгаа. Имэж сандарч одоохон мөнгөний аваад очие. Гэхэд лойвэрчэд мэмэ танд л гэж хэлэхэд та гэртээ мөнгөө нуух гэж байгаа бол хөргөчөндөө нуусан дээр шүү. Хулгай зэлгээ орчвол яах юм? Гэж хэлэхэд эмээж аваас тэдэнд итгэн шаландаа нуусан мөнгө аваачаад хөргөчөндөө хийж орхиод эмнэлэг рүү гараад гүйчнэ. Гэтэл энэ хооронд гаднаас пак мөрдөгчийг нэр орж ирээд хөргөчийн ухаа ижитэл эмээ юмаа мартаад буцаад гэрлүүг ороод ирж. За тэгээд чим уулгаач миний мөнгийг дээрэмтгэх гээ юу? Гэд орилж явах үед гаднаас өнөөх хүүтэн царайтай нөхөр орж ирээд эмээг цэхэн унгаан хоолойг нь боомлж эхлэхэд сандарсан пак мөрдөгчийн ихнэр гараад гүйчихэлтэй. Тэг араас нь хүүтэн царайтай нөхөр гарч гүгээд пак мөрдөгчийн ихнэрийг барьж аваад машиндаа суулгаад зугцсан байгаа юм. За тэгээд манай зугцсан машиныг камераар шүүсээр угаад барьжлыг нь олж тогтоон. Араас нь яарвчлан хөдлөлөө. Энэ үед нөгөө хүүтэн царайтай нөхөр чинь пак мөрдөгчийн ихнэрийг хотоос нэлээд зайдуу газар авчираад яг сүгтгийн даваан дээр манай хэд гарч ирснээр өнөөгч машинаа хасаагаад зүхтаад эхэлж байна. Ядж яхад багаж нь онгорхоо байсан болохоор пак мөрдөгчийн ихнэр хизээ мүдгүүл машинаасаа унан хүнд бэртгэр байсан тул канвуу маань машинаасаа өсөрч хэрэгтний машиныг зогсоож чадлаа. Ингээд пак мөрдөгчийн ихнэрээс яг юу болсныг асуухад хэдэн 7 хоногийн өмнө сайн дурын ажил хийж яваад ПЕК гэх орон сууцны бизнес хэдэг бүсгүйтэй танилцсан дотносч л дээ. Мань бүсгүй пак мөрдөгчийн ихнэрийг дагуулад байр үзүүлж явж ийсэн. Манай хичээх энүүх ойрхон байдیں۔ Хөргөчөндөө юм авдээчиж гинэ. Чи очиод аваад ирээчдэх үү? Би энд барилгын компани захирлуудтай уулзах хэрэгтэй байгаа. Гэд гуугаад харна пак мөрдөгчийн ихнэр юуж бодолгүй явж очиод энэ завын юмд хутгалдан амнасаа ч алдах эрсдэлд өөрийгөө оруулжээ. За ингээд удалгүй ПЕК бүсгүйг хотын захад явж байхад нь цагдаа нар олох үед бас цагдаа нараас зугтжил сайхан гар. Гэхдээ мэдээж баригдаад цагдаагийн хэлцээр ирэн яагаад ийм зүйл хийснийг нь асуухад би жинхэнэ эзэн биш ээ. Энэ бүх даалгаврыг надад онлайнаар явуулдаг том эзэн гэж хүн бий. Би амьдралдаа царайг нь чарж байгаагүй. Даалгаврыг нь биелүүлэхгүй бол алан тална гэж намайг дарамтлаад байсан юм. Уцаар ярихад 50 орчим насны нилээн сөвөн колотой хүн байсан. Ард нь настаачууд сансагдоод аяллаа хөтөлбөр өнтер яриад байсан. Гэж хэлэхэд манайд Оксан дүүргийн аялал жуулчлалын компаниудыг шүүж байгаад ямар ч орлого олдгүй с жиг бүхий компаниг олж тогтоон манай мөрдөгчд тэр компани офис руу яран хөдөлцгөөлөө. Гэтэл энэ үед ПЕК бүсгүй гидсэн өвдөд байна. Гэж шалтгаалаад 0 орох үед энэ бүхнийг сонсч байсан Конжу ПЕК бүсгүйг худлаа ярьж байна гэдгийг хоолойных нь өнгөөр мэдчихнэ. За тэгээд тэр дөрөө канвуу руу холбогдож саяны бүсгүй худлаа яриад байна. Магадгүй ард нь ямар ч том эзэн байхгүй. Бүхнийг өөрөө төлөвлөсөн байх. Бид нараар худлаа чулуу өлгөд ах шиг байна. Гэж хэлмэгц манайд замын дундаас буцаад цагдаагийн газар руугаа ирэглээ. За ингээд цагдаагийн газараа буцаа иртэл ПЕК бүсгүй байдгүй шүү. Энэ хаж чив гэж асуухад сая гидсэн өвдөд 0 орсон штэ л гэж авч юм. Тэгэхээр нь 0 руу ороо үзтэл харгалзагч цагдаа бүсгүйг цогж унгаагаад 2 давхрын 0-ийн цонхоор гараад цухтаацсан байд юм да. Хэрэгтнийг алдсан манайд яаж барих вэ? Гэж ярилцаж байгаад ПЕК бүсгүй шал өөр нэрээр энэ тэнд маш олон лөөвөр хийж явсныг тогтоох ба. Хамгийн сүүлд Ким гэдэг нэрээр настаачуудыг асардаг сайн дурын ажил хийж байсныг нь олж мэдлээ. Настаачуудыг асрах нэрийдлээр тэдний хамаг нууц хідэн төгрөгтөөг нь мэдэж аваад тэднийг нэг нэгээр нь залилж явсан нь нэмсэнж. За ингээд мань бүсгүйг 3 цагийн усан онгоцоор хятад руу явах тасалбар авсныг нь олж мэдээд цагдаа нар өргөн бүрэлдэхүүнтэйгээр усан онгоцны бомб төр ирцгэлээ. ПЕК бүсгүй дүрээ маш сайн хувиргасан байж магадгүй учраас усан онгоцны бомб төр байгаа хүмүүсийг нэг бүрчлэн шалгаж явахдаа канвуу с жиг бүхий эмэгтэйг олж хардаг. Араас нь дуудтал өнөөгч нь хар хурдаараа зүхтаад үгүй шүү. За ингээд муур улган шиг хөөцөлдсөөр байгаад эргийн бомб дээр барьж автал энэ мөнгийг би аваагүй бол өөр хэн нэг нь хулгайлах байсан шүү. Мөрдөгчөө хоёлаа тохиридэхгүй. Та эдийг авах юм намайг явуулчихал да гэж авдığım да харин. Гэтэл энэ үед энэ эмэгтэй нэрийг ПЕК биш Ван Ли гэдэг хятад хүн болохыг олж мэдэх ба. Хятаддаа хэд хэдэн хүн нөгөөд оргон зүхтаж бүр Интерполоор эрен сурвалжлагдж байгаа онц ноцтой гэмтэрэгтэн болохыг нь олж мэддэг. Ван Ли утга гаргаж ирээд канвуугаас зүхтан тэнд байх загасч ирийг барьцаалан наад буугаая. Би хүн алж байсан. Энийг ч гэсэн нударч шүү. Миний хэлснээр л хийгээрэй дээ. Гэх үед зөрүүд канвуу юу гжэл хэлснээр нийхэв. Тэр дөрөө бүсгүн мөрлө буудан ус руу унгааж өргөдөг. За ингээд хэд хэдэн хүн өнөөж бусдыг залсан эргээр Ван Лиг тэр дорн баривчилж чаднаа. Хаачж пак мөрдөгчийн ихнэр хүнд бэртэл авалгүй өнгөрсөн байх бөгөөд амхандаа байр авд зараад дундаас нь их мөнгө олоод нөхрийгөө нойр холгүй явдаг цагдаагийн ажлаас нь гаргая гэж бодож исэн гинэ. Пак мөрдөгч канвуу дээр ирэн эхнэрийг нь 9 даварсанд талархан кофе авч өгж байгаа харагдах ба яг энэ үед канвуу руу таньдаг мөрдөгчин залгаад нилээн ноцтой мэдээлэл өгдөг.
Ингээд Канву Конжутай ганцаарчлан уулзаад юу болж мэдснээ хэлэх бөгөөд партныгийн эхлэл дээр метронд хүмүүс барьцаалсан сэтгцийн өвчтөе нөхөр байсан да. Тэр нөхрийг байцааж явах явцад над руу нэг хүн онлайнаар холбогдоод нэлээд удаан чаталж гисэн. Би түүнд бүх асуудлаа ярихад тэр надад хүмүүсийг алж өшөөгөө авахыг санал болгосон. Над руу өдөр болгон орж ирээд хүмүүсийг алж байж л энэ бүх зүйлээс чөлөөлөгдөнө гэж байнга сануулсаар байсан. За тэгээ удалгүй би хүмүүсийг алахаар шийдэхэд тэр надад метронд хүмүүсийг хэрхэн барьцаалах тухай зааварчилгаа өгж бүр бөмбөг яаж угсрахыг хүртэл зааж өгсөн. Харин тэр үед цүгэнд нь цагдаагийн малгай байхыг харсан гэж хэлээд бүр ямар хуу малгай байсныг нь зорж үзүүлсэн байгаа. Гэтэл дор хаяж ахлах цолтой цагдаагийн малгай байж тарах ба. Үнийг мэдсэн манай хоёр масктай алуурчин цагдаагийн ажилтан гарцаагүй муу юм байна гэдгийг баттай мэдэж авлаа. За тэгээд энэ нөхөртэй холбогдсон IP аягийг нь шалгаа үзтэл нааг хонсон мөрдөгчийн анхаалдаг онц ноцтой гэмтрийн тасгийн өрөөнөөс тесрэг бөмбөг яаж хийх зааварчилгааг явуулсан байгаа. Яаж яагаад энэ бүх хэрэгүүд гардаг өдөр бас 3 жилийн өмнөх халдлагын өдөр хүртэл наам мөрдөгч ажилласаа чөлөө авсан байсан нь манай хоёрын с ิจ гийг улам төрүүлээл явчихна. Манай үрч тэр дөрөв наам мөрдөгчийг сэжиглэн мань нөхрийн үйлдэл болгоныг нь хинж байхын тулд багийнхаа акраар наам мөрдөгчийн утас компьютерт нь тагнуулын програм суулгаж байх яг энэ үед наам мөрдөгчийн ажилтнууд мань хакерыг яаж мэдсэн бариад авд юм да. За ингээд бөөн асуудал үүснэ. Цагдаа байж цагдаагаа мөрдөх гээд нууцаар тагнуулын програм суулгалаа. Энэ бол ноцтой асуудал шүү. Чамааг хин ингэ гэж тушаасан. Гэх зэргээр хакерыг байцааж эхэлсэн чи манай хүн юм хэлсэнгүй. Гүрийгээл байла. Удалгүй гаднаас конжуу орж ирээд ажилтнаа өмөрөн би ингэ гэж тушаал өгсөн. Ажилтнуудаа гаргачих. Гуруулаа ярилцъя л гэж байна. За тэгээд бүхнээ хэлнэ. 3 жилийн өмнөх танай дүүгийн аллагын хэргийн гол сэжигтнээр таныг хардаж байна. Гээд бүх нотлох баримтуудаа илгэхэд наам мөрдөгч уурлан та хоёр одоо бүр намайг алуурчин болох гээд байна уу те? Тэр миний дүү шүү дээ. Би дүүгээ юу гэж алах юм бэ? Та нар өстө миний зэвэг хүргэлээд байна. Жинхэнэ алуурчин чиний ажуу зогсож байгаа энэ новш. Гээд канвуудаа барилцаж аваад зодтолтгоо шахнаа. Гэтэл энэ үед жинхэнэ гол хэрэгтэн болох масктай алуурчин маань тэдний энэ бүх яриаг чагнаад их л 100-аатай болтой инээж хөхөрсөн чигээл сууж байна. Гэтэл хаалгын нүдэд ахаар онгойлготол эдний байрны их зогсож гинөө. Миний дөө, манайха засвар хийж байгаамаа тэгээд танаад буудангаа төр оруулчих. Гэсэн боловч алуурчин маань манад багтахгүй. Гээд хаалгаа хатал игч бүр бөөн уруулж. Өчнөө олон жил нэг байранд амьдарчаад яасан их цаантай бацсан бэ? Энтэр гэж үгэлсээр байгаа л явлаа. Энэд канав маань нэгэн эмчтэй уулзаж байх бөгөөд сүүлийн хэдэн жил юмаа мартаж санаад ой тогтоолтын асуудалтай байгаа гинэ. Эмч нь ямартай ч эм бичиж өгсөн ч ер нь л эмнэлэг твтээрээ гэж зөвлөөл гаргаж байна. Канав гэртээ ирчээд ажлаа хараа сууж байтал конжуу хоолоо сайн идэрэ. Гээд гэрийнхэн нүдэнд хоол үлдээгээд явцсан байна бас хөрхөн. Сэтгэлтэй л дарга юм да. Харин энэ үед масктай алуурчин маань гэрлүүгөө орох гэж явж байтал эрдээдийн байрны игч мань залууг газарт ортол нь муулж байдаг шүү. Өчигдөр 101-ийн залуугаас ганц юм гуйсан биш нүүрэн дээр хаалгаа түсгээд хаад юм да. Ээж нь ч гэсэн адилхан л хачин амтан байгаа биз. Эртээд балкон дээрээ өлгсөн хувцсыг харсан хачин ирээ мэралын байх ч юм лээ. Бодвол залуудаа ширээний үхэл байсан биз. Биеийн үлж явсан чинь өвчин тусахгүйгээд яах вэ? Гэх зэргээр ёстой ам хураагүй муулж байхыг нь алуурчмаа сонсчихно. Тэгснэ мань хоёр ядж хахад нэг левтэн суугаад дээшээ гарах үед байрныг ч муухай ашиглаж чи тэр ээжигээ сүмийнхээ дууг битгий чанга тавь гэж хэлээрэ. Тихгүй бол гомдол гарах ч шүү гэж хэлээд улам зэвүүг нь хүргээ ичнөө. Мань алуурчин гэртээ орж ирээд ээжийнхээ зогцтой яриад эхэлж байна. Конжугээд дарга эмэгтэй хүүг нь мөшгөөд лай болоод ахын чихийг нь дастаад авчихгүй байжээ. Гэх зэргээр ганцаараа солиорж өгч гинөө. Гэтэл энэ үед манай шуурхай дуудлагын 112 дугаар руу нэг бүсгүй залгаснаа. Манай Дэвид бичлэгээ хийж байх дундуур нь зомби гарч ирээд дайрчлаа. Энтергээд бүр галзуу солиотой нь мэддэхгүй юм яриад эхэлтийн. За тэгээд судлаа үзтэл тэр Дэвид гэдэг нь энэ тентхийн аимшигын газруудаар явж шууд бичлэг хийдэг олонний танил хүн юм байна л да. Гэтэл өнөөрөө хуучны хаягдсан имлэгт бижилгээ хийж байх үед нь цагаан хувцастай үсэн сэгсээсэн юм гарч ирээд зурглаачийнх нь хүзүүг тасгазаа тайжина. Энийг харсан манай цагдаагийн эд маань зомбич бай юу ч бай хүн гэмтсэн байна гээд тэр дөрөв хэргийн газар яваад очдог. Ядж хахад нэлээд том барилга байсан тул цагдаа нар тал тийшээ таран юу болоод байгааг олж тогтоохоор явж эхэлдэг. Гэтэл удалгүй нөгөө Дэвидчин гарч ирснээр манай нээзийг харсан уу? Сая зомби гарч ирсэн миний хүзүүг хүртэл хадсан гэд харуултал үнэхээр хүнд хазуулсан шарх байна. Манай бүр гайхаж зомби гээд байгаа охиныг барилга дотор хідэн цагийн туршид хайсан боловч ямар ч уулмөр болтсонгүй. Гэтэл энэ охин цуснууж болцсон хаана явж байгаач мэдэхгүй алхаж байгаа дүрс харагдах ба. Манай хэд энэ хэргийн ард юу нуугтаад байгааг олж мэдэх хэрэгтэй боллоо. За тэгээд нөгөө Дэвидийг судлаа үзтэл мань нөхрийн бичлэгүүд сүүлийн үед хандлт муу болоод байгаа өгөөд үүнийгээ дагаад олох орлого нь ч багасаад байгаа юм байна.
Гэтэл өнөөдрийн шууд бичлэгээс болж түүний хандалт улам нэмэгдсэн байхыг Хонжу маань анзаардаг. Дэвид айгүй бол охиндоо ямар нэгэн мансууруулах бодис хэрэглүүлсэн байх. Тэгээд зомби юм шиг харагдуулж хандалтаа нэмэх гэсэн арга юм шиг байна гэж Канву дамжуулан хэлэх зомби охины хүн азах гэж оролцсон шинж тэмдэг нь Вайны давс хэмээн нэрлэгддэг олон улсад хориглогдсон хар тамхины гаж нөлөөтэй яг адилхан байв. Энэ бодисыг хэрэгэлсэн хүн тэр дороо түргэн амиртай болж бусдыг хазаж гэмтэх үйлдэл ихээр гаргадаг байна л да. Харин энэ үед нөгөө Дэвид чинь найзынхаа бааранд ирсэн өнөөдрөөс эхэлж буцаад хандлт ихсэж байна да. Дахиад өөрийн бичлэг олон их хэрэгтэй байна. Гитсэн сууж итэл зомби охин маань явсаар угаад энэ бар руу ороод ирж шүү. Хүмүүс ч тэр дөрөө цагдаа дуудснаар мөрдөгчд маань хэргийн газар яваад очлоо. Зомби охин харваас илт мансуурсан байгаа нь ойлгомжтой байсан бөгөөд буу юм болж байж арай гэж тайвшруулж чадна. Энэ охин өмнө нь энэ бааранд цагийн ажил хийдэг байж л дээ. Гэтэл Дэвидийн зураглаач найз охиныг бижилгэндээ оруулж сэлэнжүүлээ гэсэн хуурамч санал тавин дагуулж яваад хүчээр хар тамхи татуулсан байгаа. Энэ үед цагдаа нар ирж байгаа сургаар нөгөө Дэвид чинь баарнаас гараад зугтжиж. Угаасаа өөрөө ч бас хар тамхи хэрэгэлдэг болохоор айсан эргэлдэ. Мөрдөгчд маань тэр дөрөө Дэвидийн гэрлээ яваа очтол өнөөгч нь хин юм хард солиороод цагдаа нараас бас зугтах гэж үзэж байна. Гэсэн ч хар тамхи хэрэгэлсэн бас хүчээр гимгөө охинд хар тамхи хэрэглүүлсэн гэдэг хэрэгээр тэр дөрөө баривчлагдаж овоо хэдэн жилийн ял авахаар л болж явах шиг байна. За тэгээд энэ хүрээд парт 2 маань өндөрлж байна. Дараагийн парт 3-аараа эргэн уулзцгаая guys.